зүйлгээр хүндсэн юм а. Цагийн урд мэдээллийн хөтөлбөр өнөөдрийн сэдвтэ Монгол улсад хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэдийн асуудлыг хөндөж байна. За энэ тухай бид нар гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга Пүрэв Дорчтой ярилцахаас өмнө өнөөдөр хамгийн сүүлд болсон зарим үйл явдлыг бас танилцуулах нь зүйтэй болов уу гэж бодож байна. За өнөөдөр гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас 19 цагт Улаанбаатар төмөр зам дээрээс нийтдээ Улаанбаатар төмөр зам вокзал дээрээс нийтдээ 246 иргэнийг Монгол Улсын хилээс албатан гаргасан байгаа. За ер нь бол он гарсаар нийтдээ 642 иргэнийг Монгол Улс өөрийнхөө нутагт эвсгэрээс албатан гаргаад байгаа юм байна. За орноор нь авч үзвэл Канада, Турк, Вьетнам, Солонгос, Хятад, Америк нэгдсэн улс, Оросын холбооны улс гэх нийтдээ 13 орны иргэдийг албатан гаргасан байна. За тэгэхээр яг энэ сэдвийг бид нэр үргэлжлүүлэн студидтэй ярилцахаар тусгай газрын захирал дарга Пүрэв Дорчийг урьж ирүүлээд байна. Танд орой минь төргий. Тэгэхээр хоёулаа ярилцлага яг өнөөдөр болсон үйл явдалтай холбогдуулаад ярих нь зүйтэй байх л да. Эдгээр иргэд хууль бусаар Монгол улсад амьдарч байсан. Хууль дүрм зөрчсөн учраас гаргасан. Гэхдээ энэ хүмүүс өөрсдөө сайн дураараа бас зөв зүгээр хахад манад гүйж ирээд ч юм уу ажил эрхлээгүй шүү дээ. Энэ хүмүүсийг ажилуулж исэн өөрөөр хэлбэл Монголын төлөө хүмүүст нь ямар нэгэн хариуцлага тооцож байгаа юу? Ер нь бол бид хууль бусаар хөдөлмөр эрхлүүлдэг, аль эсвэл хууль бусаар гадаадын иргэдийг амьдруулдаг тэр хүмүүст бол тодорхой хэмжээний хариуцлагын тооцдог. Өөрөөр хэлбэл 3 сар хүртэлх хугацаанд бол 140 мянгаас 400 мянга хүртэл төгрөгөөр, 3 сараас дээш бол 400-аас 700 мянган төгрөг хүртэл хүн болгон дээр нь торгуулийн арга хэмжээ авдаг. Хэрвээ удаа дараа ингээ хууль зөрчөөд байх юм бол нөхөл ажиллагаа явуулах эрхийг хаах хүртэл арга хэмжээ авах боломжтой юу? Ер нь бол бид бүхэн энэ яг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж тодорхой хэмжээгээр хугацаагаар гаргадаг тэр хүмүүст бол бид нар бас хар дансанд оруулж тэр аж ахуй нэгжүүд бас хариуцлага тооцох визийн үйлчлэгээ үзүүлэхгүй байх тийм зүйлүүдийг хийж байгаа. За яг дулааны үйлрэл ихэлсэн дээрээс нь барилгын ажил, замын ажил эхэлж байгаатай холбогдуулаад өнөөдөр Facebook сошиал нэтворкоор гарч байгаа яг ийм мессеж юу байгаа вэ гэхээр манай улсад хэтэрхий их гадаадын хүмүүс ажиллаад байна. Яагаад монголчуудаа энэ ажлын байран дээр ажиллуулахгүй байгаа гэсэн асуудлыг маш хурцаар яриад байгаа л да. Яг үнэхээр ингээд тэр хүмүүсийн хараад байгаа шиг тоон тэгтлээ хүссэн юм уу? Та энэ дээр ямар тайлбар хийх вэ? Ер нь бол яг шинжлэлийн засгийн газар энэ Монгол иргэдэд илүү ажилтаа болох талаар нэлээд ажил хийж байгаа. Энэ хүрээндээ бол энэ гадаадын ажил хүчний тоог бол хангалттай багасгаж байгаа. Өнгөрсөн засгийн газрын төрүүчийн засгийн газрын үед бол нийтдээ 31 мянган орчим гадаадын иргэдэд ажиллах зөвшөөрөл өгсөн бол энэ удаа дөнгөж 16 мянган орчим байгаа. Гэхдээ нэг дахин бага байгаа. Энэтэй адилхан бас яг өнөөдрийн байдлаар бол Монгол улсын хэмжээнд гадаадын ажиллах хүчин бол жишээ нь одоо хамгийн их олонх байдаг бүгд найрамдах улсын ажиллах хүчин бол нэг дахин бага байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар бол нийтдээ 16 мянган орчим гадаадын иргэн Монгол улсын нутаг дэвсгэр дээр хятадын иргэд ажиллаж байгаа. Өнгөрсөн 9 мянга орчим байгаа. Өнгөрсөн оныхоор бол энэ бол 17 мянга орчим байгаа. Тэгэхээр энэ 8 орчмоор бага байна. Тэгэхээр ер нь бол бид нар энэ сошиал нэтворкоор энэ хятад иргэд маш ихээр орж байна гэдэг бол энэ шүүмжил байгаа. Яагаад гэвэл яг өнөөдөр бол яг сезон удирдлагын манай барилгын сезон, замын сезон бол удирдлагын сезонтой болцсон ажил. Тэгэхээр энэ дээр бол яг өнөөдөр тодорхой хэмжээгээр тэр байгууллагын өрсөн хүмүүс нь тодорхой хэмжээгээр орж иж байгаа. Гэхдээ бид нар бол энэ дээр бол нэг зүйлийг бас анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Нийтдээ Монгол улсын хэмжээнд бол нийт 400 мянга орчим бүгдээр хятад ард улсын иргэд 30 хүртэл хоногийн визээр орж ирдэг. Тэрний 26 мянга орчмыг нь одоо манай байгууллагын виз олгосны дагуу ирж байгаа. Бусад одоо тэр нийт 400 орчим мянган хүн бол гадаад явдлын яамны консулын газрын одоо шугамар виз аваад бизнес визээр жуулчин визээр орчоод энд 30 хоногийн хугацаанд амьдраад гарч байгаа тэр хүмүүс байна. Тэр энэ дээр бол бид нар бүртгэл явуулдаг. Бүртгэлийг бол тодорхой хэмжээгээр хяналтыг цагдаагийн байгууллага манай байгууллага дээрээс нь тагнуулын байгууллага хяналт авч ажилладаг. Ер нь бол иргэдийн дунд яг ийм ойлголт байгаа гэдэг чинь хууль бусаар Монгол улсад амьдарч байгаа гадны иргэд ихэвчлэн одоо нэг хараа хяналтсуул захын гэр хороолд амьдраад байна гэдэгтээ та санал нэгтгэв үү? Энэ дээр бол яг тийм зүйл бас яг үнэхээр бол бидний хяналтаас тийм холдуу дээрээс нь одоо энэ нэг эмзэг үлгийн тэр хүмүүстэй одоо гэр бүл болох замаар тиймэрхүү байдлаар бол
тэр хүмүүс амьдарч байгаа оргиж байгаа тийм ер нь бол хүлээн зөвшөөрч байгаа юм байна шүү дээ. За яг бид нарыг бас орон нутагт ажиллах үеэр яригддаг нэг асуудал бол Казахстаны асуудал, давхар иргэншлийн асуудал. Өөрөө Казахстан явж үзээгүй ирнэ. Казахстан улсын иргэн болцсон байдаг. Тэгээд Монгол улсын иргэншлээс нөгөө үннийг хасчихсан байдаг. Энэ болохоор яг гадаадын иргэдийн нөгөө нэг эрх зөрчигдөж байгаа ч байдаг юм уу асуудал мөн үү? Энийг яаж зэгцлэгч юм бэ? Ер нь бол Монгол улсын хэмжээнд энэ хоёрдмол хариалт үүсгэсэн. Дээрээс нь энэ өөртөө Монгол улсын нутаг дэвсгэрт байсан мөртлөө ерөөсөө Казахстан улсад очиагүй мөртлөө зарим нэгэн одоо гэмт эдгээдийн бүлгэлүүдийн одоо золиос болсон иргэд бол Казахстаны иргэн болцсон Монголын хариалт алдсан ийм зүйл байгаа. Тэгэхээр ер нь бол 2001-ээс 2012 оны хооронд бол нийтдээ 700 орчим казак иргэдийг бол хариаллын сэргийлсэн асуудал байдаг. Тэгэхээр 3 сард би өөрөө Баялгүй аймагт очиж ажиллаж энэ асуудлаар иргэдтэй уулзаж сумуудаас бүх хүмүүсийн асуудалтай хүмүүсийг авчирч уулзалт хийсэн. Энэний дагуу бол ажил хийгдээд өнөөдөр 700 орчим казак иргэдийн асуудал бол сэргийгдээд явж байгаа. Өнөөдрийн байдлаар бол нэг 40 орчим иргэний асуудал бол хууль хяналтын байгууллагуудаар бас асуудал нь цэгцлэгдээ явж байгаа. Тэгэхээр миний сүүлчийн асуудал хоёулаа сая яг нөхцөл байдал ярьлаа шүү дээ. Тэгэхээр энийг одоо юу гэдэг хяналтыг нэг доор за дээрэс нь орсон гарсан мэдээллийн нэг сантай болохын тулд танах үйл ажиллагаагаа өөрчилж байгааг сонсоо. Ямар бүтцийн өөрчлөлт хийж байгаа вэ? Өнөөдрийн байдлаар бол гадаадын иргэн Монгол улсын нутаг дэвсгэр зорчихтой гадаад байдлын яамны консулаас виза аваад Монгол улсын хэлээр нэвтрэхтэй хэлийн шалган нэвтрүүлэх ажилтнаар хамгаад харуулад Монгол улсын нутаг дэвсгэрт амьдрах хугацаанд цагдаагийн байгууллага, тагнуулын байгууллага, манай байгууллагын хяналтанд амьдардаг. Тэгэхээр ийм төрийн нэгдсэн сүлжээгүй дээрээс нь тал талдаа ийм байдал нь одоо гадаад иргэдэг хууль бусаар Монгол улсад амьдрах тийм нөхцөл болоод байгаа маа. Тэгэхээр 7 сарын 1-ний дотор энэ хаврын чуулганаар бомбын тухай хууль хэлцэгдэж батлагдсанаар бол энэ асуудал нэлээд цэгцрэх боломжтой байгаа. Яг гэвэл хэлийн зэргийн шалган нэвтрүүлэх чиглэл нь манай байгууллагаар ирж байгаа. Тэгэхээр энэ чиглэлийг ирсэнтэй холбоотойгоор бол яг хэлийн зэрэг дээр ажиллаж байгаа тэр хүмүүсийн амьдралын нөхцөл боломжн дээрээс нь одоо цолны нэмэгдэл бусад одоо 36 сарын урамшуул энэ төр бүгдээрээ яг тэр байсантайгаа адилхан манайдаар ихээр тийм хуулийн зохицуулт хийгдэж байгаа. Тэгэхээр мөн түүнчлэн мөрдөх албаны тухай хуулиар манай байгууллага бол хууль зохиолох үйл ажиллагааны тухай хуулиар мөрдөх албатай болж байгаа. Ингэснээр бол Монгол улсын нутаг дэвсгэр дээр хууль бусаар амьдраад байгаа тэр хүмүүсийг илрүүлэх үйл ажиллагаа нь бол нэлээд өргөн хүрээтэй. Өөрөөр хэлбэл үүргийн танаа чиглэгдэж байгаа гэсэн үг шүү дээ, тий. За баярлалаа. Өнөөдөр цагийн урд мэдээллийн хөтөлбөртөө бид нар Монгол улсад хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэдийн асуудлыг онцлоо.